Австрали Монголын эрдэс баялагын салбарын хамтын ажиллагааны АМЭБ хөтөлбөрийг танилцуулж байна. АМЭБ хөтөлбөр нь олон талт хамтын ажиллагаагаараа дамжуулан Монгол улсын эрдэс баялагын салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд эрдэс баялагын салбар дахь хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэн салбарын ил тод хариуцлагатай байдлыг ханган өрсөлдөх чадварыг бэхжүүлэхээр зорин ажиллаж байна. Монгол улсын эрдэс баялагын салбарт зөвхөн ашиг орлогоо нэмэгдүүлэхээс гадна хөгжлийн дараагийн шатанд хариуцлагатай уул уурхайн цогц ойлголтыг олон нийтэд түгээх шаардлага нэн тэргуунд үүсжээ. АМЭБ хөтөлбөр нь хариуцлагатай уул уурхай кодекс төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус кодексийг бүх шатны оролцогч талууд салбарын компаниудын үйл ажиллагаанд нэвтрүүлж хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг дагаж мөрддөг болох нь төслийн үндсэн зорилго юм. Орчин үеийн эрдэс баялагын салбарт хариуцлагатай уул уурхайн ач холбогдол маш ихээр өсжээ. Хариуцлагатай уул уурхай хүний эрхийг дээдлэх, хүйсийн эрх тэгш оролцоог хангах, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг дээдлэх, нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг боломжит хамгийн бага түвшинд бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг үйл ажиллагааныхаа үндсэн зарчмаа болгох болон хуульд ёсонд захирагдсан үйл ажиллагаа явуулахыг оролцогч талуудаас шаарддаг цогц ойлголт юм. Хариуцлагатай байж ажил бид нар тогтвортой байдлын тухай ярих юм байна л гэж бол харж байгаа. Уул уурхай мэрэгжлийн биш хүмүүсийн ойлголтоор бол ашигт малтмлыг олборлно гэдэг нь зүгээр газар ухаад тэгээд дараа нь нөхөн сэргээлт гэдэг нь тэрийгээ бол шороогоор дүүргээд тэгээд дээр нь үүс юм уу мод тарихыг их амарчилж ойлгодог. Зөвхөн хариуцлагатай уул уурхай талаараа ойлголт гэхээр нэг байгаль орчны нөхөн сэргээлт ч юм уу эсвэл нэг иргэдэд өгмөө өгж байгаа амьд тусламж ийм зүйлүүдээр ойлгоод байгаа юм шиг санагддаг. Гэтэл энэ нь бол шинжлэх ухааны үндэстэйгээр геологийн судалгааг явуулах, тэрний дараа ирэл хийх, хайгуул хийх, тэрнийхээ дараа техник эдийн засгийн үндэслэлээ гаргаад бүх юмаа тооцоолоод тэрнийхээ дараа олборлолтоо явуулсны үндсэн дээр баяжуулах, мөн тээвэрлэх гэсэн ийм олон ажлууд байдаг. Нэгэнт өнөөдрийн байдлаар Монгол улсын төсвийн 4 төгрөг тутмын бол 1 төгрөг нь уул уурхайн салбараас орж байна. Нийт экспортын 94%-ийг энэ манай салбар гаргаж байгаа учраас эдийн засгийн голлох салбар болсон. Эрдэс баялагын салбарын үйл ажиллагаа тогтвортой байх нь манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд шууд хамааралтай байна гэж хараад байгаа. АМЭБ хөтөлбөр Монголын уул уурхайн үндэсний ассоциацтай хамтран олон нийтэд хариуцлагатай уул уурхайн ойлголтыг дээшлүүлэх болон ёс зүйтэй, эрх тэгш, тогтвортой байдлыг эрхэмлсэн хариуцлагатай уул уурхайн кодексийг компаниудын одоогийн болон ирээдүйн үйл ажиллагаанд нэвтрүүлэх санаачлагад техникийн дэмжлэг үзүүлээд байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөллүүд сайн дураараа нэгдэн сайн засаглал, ил тод байдал, хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, орон нутгийн хөгжил ба олон нийтийн оролцоо зэрэг 8 зарчимд суурилсан 29 шаардлагатай хариуцлагатай уул уурхайн кодексийг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн юм. Одоогийн байдлаар бол 38 байгууллага үйл ажиллагаанд нэвтрүүлэх үүрэг амлалт аваад явж байгаа. Кодекс бол үнэхээр хэрэгтэй. Яагаад гэвэл энийг стандартжуулаад яг нэг компани биш бүгдээрээ нийтээрээ нэг ийм чихтэй, нэг бодлоготой хамгийн гол нь тооцож болох ийм зарчимтай болох. Австрали улс бол Монголтай адилхан бас уул уурхай өндөр хөгжсөн эдийн засгийн голлох салбаруудын нэг. Тийм учраас Австрали улсын туршлага тэр туршлагаас бид нар авж байгаа нь бол энэ хамгийн том ололттой энэ төслийн. АМЭБ төслийн хүрээнд хийгдсэн ажлын нэг маань кодексийн хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ хийх аудиторуудыг бол бид нар олон улсын аудит хийдэг үнэлгээний ISO-гийн аудит хийдэг сургалтын төвтэй хамтраад 26 тийм аудиторуудыг бол бэлдсэн. Хөндлөнгийн үнэлгээчдээс гадна бид нар бас олон нийтэд зориулсан энэ бүсийн чуулганыг бас хийх ёстой байна гэдэг үндсэн дээр бид нар хангаан бүсийн чуулганыг 5 сард бол хийсэн. Тэгэхээр АМЭБ төслийн эхлүүлсэн үйл ажиллагаанууд бол нэг удаа хийгдээд орхигдох ажлууд бол бас биш юм байна. Цаашдаа тогтмол хийгдэж явах ажлуудын нэг юм байна. Тэрний үндэс суурийг нас бид нар энэ төслийн хувьд бол амжилттай тавьчихсан гэж харж байгаа. Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас хариуцлагатай уул уурхай хөтөлбөрийн хүрээнд
олон нийтэд тус ойлголтыг хүргэхээс гадна хөндлөнгийн үнэлгээний мэрэгжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулж анхны 21 үнэлгээчин гэрчилгээжүүлээд байна. За Монгол улсад анх явагдаж байгаа хариуцлагатай уул уурхайн кодексийг хэрэгжүүлсэн компаниуд дээр очиод одоо бодитоор хийсэн ажилтаа танилцаад үнэлт өгнө гэдэг бол бас бидний нэг сургалтын зорилго байсан. Энэ хариуцлагатай уул уурхай гэдэг энэ тодорхойлтноос харахад Монголд бол хариуцлагатай уул уурхай бий болох үндслэл байна гэдгийг бол одоо энэ Австралийн засгийн газар маш тодор харуулж бидрийг одоо Монголын уул уурхай алсаа сургаад ингээд бид нар үнэлгээ хийсэн. Бид 3% болохоор орон нутгийн олон нийтийн оролцоо талаас цэрэн бүрийн өвч маань ажиллаад манай багийн ахлагч ундрах маань болохоор хувийн хэвшил талаасаа за миний бие болохоор төрийн байгууллагын төлөөлөөд яг үнэлгээг яг хийгээд явж байхад бол үнэндээ уул уурхайн баялагийг бид нар зөв зүйтэйгээр л ашиглаад түүнийгээ яг одоо цаг үедээ хэрэглэх юм бол ирээдүйн хойч үедээ бид нар илүү их одоо хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Энэхүү төсөлд бүх талаар хамтран ажилласан уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциац болоод бусад хамтрагч байгууллагуудаа АМЭК хөтөлбөрийн зүгээс гүн талархал илэрхийлж байна. Монгол улсын засгийн газар, Австрали улсын засгийн газар хамтран Австрали Монголын эрдэс баялагын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. АМЭК хөтөлбөрийг Австралийн гадаад хэрэг худалдааны яам санхүүжүүлж, Адам Смит International зөвлөх компани хэрэгжүүлдэг. АМЭК хөтөлбөр 2015 оны 4-р сард эхэлсэн бөгөөд 2024 оны 3-р сар дуустал үргэлжлэх болно.